За үзэгчтэй багуудын хөтөлбөр үргэлжлэн та бүхэндээ шууд хүрсээр байна. За тэгээд дөнгөж саяны хэлсэн зочин манаас замын төвчрэлд ороо явж гин гэсэн яг одоо студид маань ороод ирээ суудсан байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Танаас энэ өдрийн мэндийг хүргэе. Үзэгчдээ ч гэсэн бас энэ өдрийн мэндийг хүргэе. Амархууч нь оллоо телевизийн багуудын хөтөлбөрөөр анх удаа үзэгчтэйгээ уулзж байгаа хаа тий. Тий, ер нь бол оллоо телевизэд анх удаа оролцож байна. Тэгээд санамсаргүй тохиолдлоор одоо офши камер биднийг өгөөч. Санамсаргүй тохиолдлоор ингээ бүгдээрээ цэнхэр болчихсон байна. Тэгээд яг гурван хөтлөгч нарын хувьд бол ерөнхийдөө амархуугээ бас зочноо хүндэтгээгээд бид гурав хуцаараа бас ижилсэн юм байгаа. Тэгсэн чинь би тэгэл та нарыг бас хүндэтгэл ингээл бас ингээд зочноо яваад ирлээ шүү дээ. Тийм. Ер нь талдаа тэгсэн байна. Тэгээд мэдээж уран бүтээлч хүн студид маань хүрэлцэн ирсэн байна. Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлээс сонирхын саяхан тоглолтоо хийгээд дууссан тийм ээ. Тий, саяхан тоглолтоо хийгээд бас тэгээд нэг шинэ жилийн үеэр чинь Оросд яг нэг эд бүжигндэг үе шүү дээ. Одоо тэгэл айгүй концерттэй. Тэрнгээрээ оролцоод 1 сард бид нэр ер нь амралтаа 7 хоногийн амралт авсан байсан. За тэгээд л ер нь Монгол руугаа хурж ирж уран бүтээл илүү ирч хүчтэй энэ чинь ажил хийсэн тийм бодол санаатай л одоо нааш ирж байгаа юм да. Тэгээд одоо маргааш 11-нд харамсалтай Москва руу явчих магадгүй. Тэгээд өнөөдөр орой тэр бүх юм шийдээд яг ямар ажлаар явж байгаа гэхээр бас л ингээд одоо уран бүтээлээрээ манай хамтлагийнхан нэг одоо Беларусьд болдог Витебск хотод айгуу том фестиваль Славянский базар гэж фестиваль болдог л доо. Жил болгоо тэрэнд бид нар жил болгоо оролцдог. Тийшээ оролцох одоо ажлаар явж магадгүй. Гэхдээ жоох явмааргүй л байна. Ягаад гэвэл олон жил Монголд наадам үзээгүй. Тэг яг наадмын 11-ний өглөө явна гэхэлэр чинь жоохон сонин юм шиг, үйлмаар юм шиг тий. Гэхдээ явахгүй талаас мэдээж бодно л доо. Сайхан Монголдо наадаад Монголынхаа айргийг уугаад бүх үзээд. За тэгээд манай өвөөч нь одоо бас бүх хүн штэ насаараа барилдсан аймгийн арслан тийм биз дээ тий. Нэмсүрэн гэж сайхан одоо өвөөтэй. Тэгээд ер нь манай гэр бүлийнх ер нь олуулаа штэ айгу. Ээжийн талаас ч гэсэн аавын талаас ч айгу олуулаа байдаг. Тэгээд ингээл баяраар ч айгу гоо шуугаал олуулаа божигнаал. Яг тэрэнд нь би айгу дуртай болохоор бас ингээд Москва руу яваад тэнцэнэ тэгэл ганцаараа скайпаараа вижтэйгээ гэж байдаг. Тийм болохоор энэ жилдээ ууланд болвол наадмаар гоё Монголдо байх юмсан л гэж бодогдож байна да. Ер нь за яг хоо магадгүй Монголдо хэдэн жил ер нь наадмыг өнгөрүүлсэн бэ? Ер нь бүх жоохон бах та. Би чинь 1990 эцэгтэй байх та. Тий, эцэгтэй байх. Би чинь урт төстэй байсан шүү дээ. Тий, ээж бүр тийм түүх байдаг аав ээж ингээд намайг гадуур аваал ингээд жоохон бахт. Яагаад урт төстэй байсан мэдгүй. Хүүхд бол урт төстэй байдаг юм болов Монголын хүүхдүүд тий. Жоохон бахтай. За танд тамиг. Оо за баярлалаа. Таны дайлж байна. Надад халуун байна уу? Тэгээ халуун. Өнөөдөр жоохон сэрүүхэн байна. Сэрүүхэн. Тий, өнөөдөр жоохон сэрүүхэн. Ойрын өдрүүд сэрүүхэн. Тий. Гэтэ жоох яг иймэрхүү л байл гоё тий. Эд халуун биш, хүүрдэн биш. Тийм наадмын өдрүүд бол ийм байх юм байна. Тий, гоё гай. Таныг тийшээ авцаа юм ч. Сайхан байх юм байлаа гоё. Дэлгэр зуны Монгол наадам. За болидо явах боли бидэтэй буцаалаа яа. Яг шарахгүй нөгөө өнөөдрөөс ихтэй наадмын өнгө төрх юм орцсон байл ш. Монголчууд маань сайхан дээл хувцаараа гоёод бүх машин туг далбаага хийсгээ. Тэгээд ирэхээр яг шарахгүй нөгөө наадамд сэтгэл харагдахгүй байх аргагүй ш. Монгол хүмүүс сайн тий. Тийш үү тэгэл тэр бол тэгэл цагаан сараар ч гэсэн тэгэл скайпер ингээл харахад айгүй бужигндаг тийм ч ингээл ээж эднэр чи ингээл гүүгээл цайнагаа хийгээл ингээл тэгэл наанаас ингээд харахад айгүй урд очмоор санагддаг л да. Тийм болохоор энэ жилдээ ер нь Монголд өвлцсөн юм шиг байна да. За одоо ингэж Монгол тэгээд би амархуугийн талаар нэг цухас мэдээлэл интернетээс хайж байсан чи Википедиа дээр бүрээд Монгол улсын дуучин гэсэн одоо мэдээлэл байна л да тий. Тэгээ энэ надад жоохон нэг тийм одоо ерөөсөө ингээд хоёр улсын дундах нэг дуучин нуу ерөнхийдөө өөрөө чинь нөгөө нэг яг тэр сэтгэлийн талаар би бас асуумаар байна л да тий. Яг хөө төрсөн нутгийн хувьд бол мэдээж Орос нутаг байгаа. За харин өөрөө чинь уг гарал бол мэдээж Монгол улс байгаа шүү дээ. Яг энэ сэтгэлийн чинь талаар бас сонирхъя. Гэхдээ би чинь Монголдо төрсөн шүү дээ. Би чинь Булган аймагт төрсөн тий. Улаан удаа төрөөгүй юу? Үгүй шүү дээ. Би чинь өөрөө яг жинхэнэ халах монгол хүн шүү. Тэгээд уучлаарай тэнд өссөн юм байна тийм үү? Булган аймгийн Орхон сум төрсэн би. Тий. Тэгээд 1996 онд улаан үдээс Бурят улсаас республик шүү дээ тий. Аавын маань одоо Сэлэнгээгч, Төмрөө ах гэж одоо 3 цэркийн
бас чадaltaй 3 жүжигчнийг улаан удын циркийг байгуулж өгөөч гэсэн тийм ажлаар одоо манай гэр бүлийн аваад агаад явсан л да. Тэгээд 1996 оноос ахуулаад 2006 он хүртэл улаан удад байсан. Мэдээж тэгээд одоо нэг ярьдаг шүү дээ. 10 жил тийм. Гэхдээ яг эхлээд ярихт бол за минь 3 жилээр явчаал ирнэ гэсэн. Тэгж л ярьсан юм уулна. Тэгсэн чинь тэгээд 10 жилээр үлдсэн. Тэгээд 2006 онд Народный артист конкурс руу эрхүүгээр дамжиж Народный артист конкурсанд ороод тэгээд 2006 оноос ахуулаад одоо хүртэл Москвад байнга байгаа л да. Тэгтээ ер нь би өөрөө бодоход бол мэдээж одоо нэг Оросууд тэгж ярьдаг, монголчууд тэгж ярьдаг бас байх төрсэн газар нутаг тий. Тэгтээ бас өссөн газар ч гэсэн нутаг гэж ярьдаг л да. Тийм болохоор улаан уд мэдээж улаан удад миний ихэнх найзууд, миний сургуулийн ангийн хүүхдүүд, за дээд сургууль ч гэсэн сурж ирсэн ангийн хүүхдүүд миний анхны одоо уран бүтээл хийгээд ингэж анхны алхам тавьж явах бас надтай хамт эхэлжсэн зөндөө хүүхдүүд байгаа л да. Тийм болохоор яг чаргуудын чи бас миний нэг зүрхэн дотор маань явдаг нэг гэр юм уу? Анхны хайр гэдэггүй. За та бараг хөр байсан л ээж таараа. Тий, мэдээж анхны хайр, анхны ингээл нэг би чи Монголдо Улаанбаатарт хороолын эц 54 дугаар сургууль гэж байдаг байсан. Одоо хүртэл одон цэцэг багштай минь дөрвжээ. Тий, 1-р анги Монголд төгсчөө. Тэгээд 2-р ангиас ахуулаад улаан өдөр явцсан л та. Тэгээд мэдээж тийм чинь анхны хайр байсан, анхны одоо бүх юм л анхны байсан. Тийм болохоор яг чаргууд энэ ч гэсэн гэр. Тэгтээ зүрх сэтгэлээр бол мэдээж Монгол руу хурж ирээд яг чаргаа олон жил гадаад байхдаа онгоцоос буугаар уул хараал. За энэ өстө үнэхээр миний гэр орон юм байна да. Гэр нутаг маань байна да гэдэг бол үнэхээр ойлгох юм байлээ. За тэгээд нэг түүх байдаг л да. Улаан удад хаавтаага би маань бас Боряд улсын байгальч хулга гэж байдаг. Тэрний ерөнхий найруулагчаар нь ажиллаж байсан. За тэгэхэд аюу гой угимсүлд гэж том жүжиг тавьж ирсэн. За тэгэхэд манай Монголоос манай хэн бэлээ уртын дуучин хин бэлээ мартчих нэрээ. Тий. Сонсоод өөр мэдж байгаа хөөхтэй. Тий. Тэгэхэд л ингээл хурж ирээл жүжиг бүх сар гарan жүжиг дуусаад тэгээд оройн ингээд хүлээл даваалтан дээр яг зэрэг ингээд уртын дуу дуулахлаар хөлөөс гардаг юм байлээ. Тэгээ гэр орноо санаал ингээл гинт морь санагдаал, гинт ингээл айраг санагдаал бүх юм чинь ингээд яг шаргуу санагдаал явчихдаг юм байлээ. Бүр ингээл ингэчихэж байгаа чинь тий. Тэгээ яг бид нэрсийг санджил ингээл камертаа зогсоол яг тэр уртын дууг дуулж байгааг нь аваад тэгэл хажууд зогцсон. Тэгээд нөө дэлгэцийн ингээд нээсэн. Тэгээд нулимс гараад тахлаар би ингээд бүр нууж авч ирсэн. Нөө айгүй хүмүүс байсан юм чинь 70-аад гарan жүжигчүүд тэгээд Монголоос ирсэн ингээд амар хүмүүс үлэрсэн. Тэгээд нөө камер авч байгаа өвлөө зогсоод өвлсөө цасан бидтэй тий. Тэгээд бас ингээд нуугаад яг зэрэг их хорон бол санагддаг байсан л та. Амархуу тэгээд нэг нутгийн тухай дуу дуулах гэж байгаа гэж сонссон. Тий, үнэн. За одоо болоож ахтайгаа сайхан нэг уран бүтээл эхэлсэн байгаа. Тий, одоо тэгээд аранжировкийн одоо барагтаа дуусч байгаа юм болов уу? Яг сайн хэлж мэдэхгүй нь яг бол Москвад хийж байгаа болохоор. Өнөөдөр маргаашгүй аранжировк нь яваад ирэн тэгээд хоолойн бичлэгтэй орчин. Тэгээд ер нь бол сайхан ээж аавынхаа тухай, нутгийнхаа тухай тиймэрхүү гарч байгаа л да. Болоож ах юм буянгаараа. Тэгээд энэ миний нууц хүү гэдэг жүжигийн дууг жавхлантай хамт дуулахад бол үнэхээр одоо амархууг өмнө нь бол ингээд эстрад тийм ээ pop R&B дууч ингээд хүмүүс үзэгчид хүлээж авдаг гэсэн бол яг энэ дуун дээр бол амархууг өөр нүдээр харж эхэлсэн байхгүй юу те. Би ер нь өөрөө гэдэг ямар нэгэн стилээр ингэж барьдгүй л те. Жүжигчин хүн бол бүх юм л хийж чадах хэрэгтэй гэж боддог. Народный артистаас яг тэр Народный артист конкурсаас би яг тэрийг сурж авсан. Хазанов юу хэлсэн бэ гэхлээр за өнөөдрийн байдал дээр те ингээд хүмүүс нэг стилээр бариад явах бол миний бодлоор буруу гэж хэлдэг гэсэн. Жүжигчин хүн бол бүх юм хийж чадах хэрэгтэй. За циркийн урлагч гэсэн. Циркийн урлагт хамгийн чадaltaй жүжигч нь хин гэж бодож байна та нар? Алиалагч. Алиалагч бүх юм хийж чадах хэрэгтэй. Бүгдийг хийх хэрэгтэй те. Сайл төсрүүл өсрөнд инээлгүүл инээлгэн те бүх юм хийж чадчих хэрэгтэй. Би ч гэсэн өөрөө гэдэг дандаа боддог. Ерөөсө эстрадж дуулах хэрэгтэй. За зохиолын дуулж байсан хамаагүй дуулах хэрэгтэй. Нэг талаас ингээл бүрэн бүтнээр нахын бол угаасаа л уран бүтээл те. Уран бүтээл бүх талаасаа л гоё байх хэрэгтэй юм болов уу гэж бодоод бас нэгт ингээл өөрийнхөө би R&B эсвэл тийм эстрад эсвэл тэгдэг мэгдэг гэж боддгоо. Тэгээ бас яванда өвөө маань аюу уртын дуу дуулдаг л да. Тийм болохоор уртын дууны өвөөд их авьяас байна тий. Өвөөд их авьяас тий. Ер нь манай гэр бүлийнхэн бол тий өвөө бид хоёр хэрэг дуулдаг. Тий. Тэгээд өвөө маань одоо ингээл за миний хүн нэг иймэрхүү уртын дуу дуулчих гэж битээрээ ингээл ярилцаал суугаад байгаа л да. Тийм болохоор яванда бас нэг 2-3 сайхан уртын дуу гаргаж магадгүй баха гэж бодож байна. Цагаан сараар баг амархуугаас уртын дуу хүлээгээ сууж авах баг болох. За магадгүй шүү тий. Ааха.
Энэ зүүн биш үлээ нөгөө уран сайхны кино. Тий. За цэвэрлэгээ. За тэрний өмнө болохоор юу лээ? Татар ажиллагаа. Татар ажиллагаа. За тэрэн дээр уйлдэн шүү дээ. Миний амьдрал зүрх ямар амартай. Тий. Амархуу ер нь багаасаа одоо хүртэлх амархуу. Ер нь багын амархууг нэг жоохон уйлан хай байсан юм болов уу сонссон. За нэг тэрийг бол яг хуу текстүүлэг байж магадгүй л дээ. Гүү ер нь хатуу шүү. Тий. Ер нь тэр зүрхийн өөрөө байхгүй шүү. Яг аав нь одоо хараа сууж байгаа үнэн үү? Ер нь бол за нэгс өөрийг бол тэр чигээр нь бүгдийг нь чадна гэж ярьж байгаа шүү дээ. Тий, чадна. Ойлон, доолн, жүжиглэн, бүжиглэн Яага болдгүй. Тий, нугран бас юм аа. Тэр нугарч чадах юм шиг. Ер нь одоо ингээд жоох нууц юм ярих юм бол тий шинэ жилээр нэг жоохон тоглолт гарна. За тэрэн дээр амжих нь үгүй юу яг мэдэхгүй байна. Тий. нугарна. За яаш нуурахгүй гэхдээ нэг циркийн нэг ямар нэгэн акробатик элемент хийж сурна тий одоо Багдад өсөрдөг байсан шүү дээ. Аав хаажуу цирк ингээл өсөрдөг крал явдаг байсан. Одоо яг манай циркийн эд чадaltaй үеийн одоо ингээл Эрках, Магда гэж Тамирах тий ингээл айгүй их чадлаа жүжигчд байсан. Яг тэр үеийг би харсан л да Багада цирк төссөн юм чинь. Тийм болохоор жоохон багтааж гисэн ингээл үсрээл такраал, сайл үсрээл, арабский өсөрдөг л байсан. Тэгээд явандаа ингээд уран бүтээл ингээд дуугаараа илүү ингээд аваад ирсэн болохоор жоохон тэр хэсэг нь жоохон мартагтаад. За одоо ингээд Монголдо өрөөд ирсэн юм чинь бас манай Монголын цирк одоо дээшлэн гэж сонсогдож байна тий. Давга хасашруу байхдаа ингээд ярихад бол саяхан ингээд Москвад байж хахад Москвагийн Вернадскийн циркийн захирал нь Эдгар Запашны гэдэг хүн болсон шүү дээ. Одоо харахад бол хоёр ах トゥ өрөд гэдэг. Тий. Тэгэхэд давгаахын ижийн яваад хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр хамт цирк үзсэн. Циркийн Москвагийн циркийг үзээ. Тэгээд л ер нь ингээд давгаахын ижийг нь ярьж байгааг сонсоход бол Монголын циркийг бол дээшлүүлэх хэрэгтэй. Монголын циркийг дэмжих хэрэгтэй гэсэн тийм аюул сэтгэл санаатай явж байлаа. Аюул тэгээд хөөрцөн. За энийг ингээд тэрэнд нь би маш их баярлсан. Яагаад гэвэл бас манай Монголын цирк бол цагтаа бол дэлхийд даяар бол шуугдаг л байсан шүү дээ, тий. Монте Карлод очоод алтан алиалагч нь аваад ордог байсан. Тэгэхэд бол миний бодлоор Монголын циркийг бол улам дээш нь хашаад, улам дээш нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээд одоо ингээд давгаах маань гоё юм хийх юм байна. Тэгээд ижийн бас ингээд нэг арт түмэн л имиж бүгдээр ингээд ороод яах юм бол бас л жоохон ч гэсэн манайхан бол чадaltaй шүү дээ, тий. Одоо ч гэсэн шиг болгоо. Сайхан нөгөө автоматын цирк гэдэг байдаг шүү дээ. Жилийн өмнө шүү дээ. Яг олон улсын нөгөө сайн тэмцээч үедээ тийшээ яваад 2 медаль аваад ирсэн. 2 цом аваад ирсэн байсан шүү дээ. Тий. Тэгээд одоо жишээ нь бас өөр жишээ тавих юм бол одоо ингээл аавын шамдрын дулаудад циркийг байгуулж ирсэн. Тэгэхэд л өнөөдөр цагт харахад ихэнх шавнар нь Дюсали циркийн жүжигчд болоод явж чадчих байна. Тэгэхэд бол үнэхээр одоо аав маань Монголын циркийн жүжигчд бол үнэхээр чадaltaй сайн юм хийж чаддаг байсан юм шүү гэдгийг нь бол баталгаа одоо хүртэл байна тий. Нэрээ сая Universe Best Songs дээр бас бид шүүгчээр суусан. За тэгээд одоо Чамхүүгийн амдгааг бас хүмүүс хүлээгээд байгаа шүү. Нөгөө нэг рэпер хэм блэ? Дөлгөө юу? Дөлгөө. Би чамд амлаа. Дөлгөөний хоёулаа хамт уран бүтээл хийнэ. Чи надад таалагч байна. Олон охтууд Амархүүгийн тэр уран бүтээлийг хүлээж байгаа. Тийм цаавал. Бага манай дүүнер би одоо баахан эмэгтэй дүүнер. Тэгээ манай дүүнер ярьж байгаа нь энэ доочин яа хийн гэсэн хайчуу гэж асууж ирсэн. Тэгэхээр миний дүүнер гэж яригдж байгаа ч гэсэн олон найзууд нь бас ярьж байгаа. Мэдээж Монголын арт түмний төлөөлөл шүү дээ тийм хүмүүс. Тэгээд тэр уран бүтээлийг ер нь бол нэг яагаад гэх юм байхгүй тий. Хийвэл хийсэн дээр, олигтой юм хийсэн дээр, чанартай юм хийсэн дээр тийм болохоор зол санаа бол байгаа. Гэхдээ тэр өдөр нэг ингэсэн байсан нэ жоохон сэтгэл хөдлөлтэй. Яг үнэngээс ярих юм бол тий айгүй хүнд ажил. Хүн одоо ингээ шүүгч болсуун гэдэг бол маш хүнд ажил. Миний хувьд би өөрөө тэгж яг эхлээд эхний жилдээ ороход бол айгүй гоё хөвгчлөлтэй байх нэг үгүй шүү. Тийм биш юм байна. За сайн дуулдаг, муу дуулдаг. Янз янзын л хөвгдөд оролцож байна тий. Тийм болохоор миний бодлоор бол за энэ хөвгтийг гомдоохгүй хөшин шиг ингээд нэг ивэр хилээд тий ингэж хиймсэн. За ер нь эфирд ороогүй зөндөө байгаа шүү дээ тий. Тийм шүү дээ. Жишээ нь ингээл за миний дөө болохгүй байна гэл тий уучлаарай болохгүй байна гурван шүгч гуруулаа өгөө гэж байна гэхэд ингээд урдаас ингээд хараа зогсож байгаа. За миний дөө гар
байхгүй. Багта тэнцвүүлэхгүй бол гарахгүй гэсэн ойлголттой. Тэгэл одоо яах юм те яах чарахгүй нүгтэх гомдоохгүй. Security гэж орилох юм уу ямар ч. Тэгэхэд ингээд бодоход за миний л болохгүй нэг янз янз. Тэрэн дээр маш их л одоо ядарсан бас тий өдрөөс ахуулаад өглөөнөөс ахуулаад эфирд бол орж байгаа хүмүүс зарим заримдаа би ч ингээд 4 хоногоор эхний шатан дээр 4 хоногоор хөдөө шатан дээр 3 хоногоор ингээд багсаад ирсэн. Тийм болохоор 800 гараа төвчж байна гэхэд бол 4 хоног өдөр шөнөгүй сууд. Тэгэл 3 шүгчтэй одоо ингээд програмт болж тэгэл засаг 15 минутын цахилгаан болоод тэгэл очиод гуруулаад явсан дэр. Нам 15 минут. Тэгэхгүй бол ерөөсө тархиа амраагаа чихмэхээ амраахгүй бол эцээдтэй ингээд өдөржингөө суусан ингээд хин орж ирээд байна. Ямар дуучин орж ирээд тэрийг бүр мэдгээ олждаг юм байл юм чи. Тийм болохоор за тэр бол маш их хүнд ажил байсан. Тэгтээ надад маш их таалагдсан. Тэгээд дараачлын ньюс бас оролцсон гэж бодогдож байгаа. Мондөг том прожектын бас нэг том хэсэг болсон. Тэгээ ер нь бол одоо уран бүтээлчүүнийхээ хувьд одоо нэг ингэдэж штэ нэг янз янзын шоумод тарцсан байдаг штэ. Амархуу хаалгын одоо хажуу талынхын хөршүүд амархуугийн хаалгыг доторх гадна талаас нь дотогш нь бөмбөйтөл нүдэж байна. Учир нь амархуу ерөөсөө их хөгжим сонсдог ч юм уу эсвэл одоо нэг янз янзын хар PR янз янзын шоум хардаг. Тий энэ бол жоохон цгүй тий. Ер нь гэхдээ хамгийн нэг муухай тийм залруулга хэлэх ёстой амархуу өөрөө бас нэг хэлэх ёстой нэг таны өөрийн чихэнд хүрснэг тийм мэдээлэл үнэ. Зөндөө. Яаж тэгсэн байлээ шүү дээ. Яаж байгаа юм. За яг арайчтэй гэж би яг хэлсэн шүү. Тий. Хонд харгасан нэг бас хэлвэл нийт одоо таныг дэмждэг залуучууд нь дэмждэггүйгээсээ хэдэн 100 мянган дахин илүү байгаа л да. Гэхдээ муу юм сайнасаа илүү хурдан давчдаг. Үнэн шүү. Тий. Тэгтээ цагтаа народ үйлмэр санагдчих шүү. Тиний амар хогийн юм бэ тийм үү. Оо яах юм бэ? Тэгээд ер нь тэгээд одоо нэг талаас нэг тийм нэг зүгээр жишээ байвал жишгэнч байсан амаарахгүй. Тий, байгаа. Зөндөө жишээ байна. Зөндөө. Одоо хамгийн ихний айгуу том муухай хар PR гарсан. Тэр нь юу вэ гэхээр Нарууд артист конкурс дөнгөж дууслаа. Айгуу шууга. Ингээл хүн болгон барагта Москвагаар явж болохгүй. Ингээл хүн болгон нарууд артист хийж байгаа. 3 сарын дотор тийм ингээд толгойн дээр чинь ингээд тэр гэж ороод ирэхлээр чинь хүн бол шоконд ордог юм байлээ. Нөгөө нэг сайхан за үнэнгээл хэлээ те. Би манай гэр бүлийнхэнтэй ингээд бүр тасарсан баян айл биш. За Монголын нэг ингээд амьдралаа аваад явж байгаа те. Ингээд сайхан амьдарч байгаа хүмүүс л те. Тэгэхэд бол би нэг сүрхий ингээд нэг манай аав тийм баян ээж маань тийм баян тийм биш манай. Бүгдээрээ ажиллаа хийгээд одоо бор зүрхээр явж байгаа гэж боддог. Тэгэхэд Народный артист конкурс дөнгөж дуусгаад ээж маань над руу үйлээ залгажсэн. Миний хүү зүгээр үү гээд. Тэгэхэд яасан бэ гэсэн чинь. Гэхдээ энэ Монгол аяар чинь чамайг нэг Оросын нефтийн компани том захирлын охинтой инээдэрээ болж байгаа. Тэрийг яас тэр охиныг гомдоосон юм уу би одоо яасан гэдэггүй. Тэгсэн чинь нөгөө нэг тэр нефтийн том компани аав нь мафийн толгоолоштой хурж ирээд намайг барагтаа алдсан гэж бичсэн байна. Тэ. Тэгэхээр л би бодсон л да дотор энэ арайч дэндэж байна тий. Гэтэ харж PR гэж болон цагаан PR гэж янз янз. Гэтэ бас нэг рамк гэж юм байх хэрэгтэй юм болов уу гэж бодогдож байсан. Тэгээд яг Народный артист конкурс дуусны дараа би Алла Борисовнатай уулзаад ингээд Звездное лето таныг ингээд дуулмаар байна гэх тэр дууг бэлгэлж хахад би нэг юм асуусан өөрөөс Алла Борисовна ингээд надад нэг айгүй нэг эвгүй юм санагдаад байх юм. Айгүй чорны хар PR байна тий. Тэрийг нь би ингээд Народный артист байх чинь бүгдээр ингээд яг үздэг байсан шүү дээ. 10 финалист суугаад за намайг ингэж тэгж намайг чи нэг чүгчаа тэр нэг север руугаа явж нэг алин малинага тэр хон монтогоо ноцолт бичиж байгаа юм чи намайг тий. Бүр тэгэхээр чи юу вэ арайд энэ чи. Тэгээд би Алла Борисовнаас асууж байсан ийм ингээ бичээд байх юм аа. Надад айгүй сонир хэцүү байна тий. Тэгсэн чи Алла Борисовна айгүй амар зэвүү хэлсэн. За чи сонсч хар PR гэж үүдэг. Цагаан PR гэж үүдэг. Чи баярлж яв энэ хоёр юмд. Яа гэсэн чи. Хэрвээ чамайг хар PR ч байхгүй, цагаан PR ч байхгүй, мартчихвол чи яг баярлах үгүй юу? Карьер гэдэг ойлголт. Тий. Тийм болохоор хараад муу ч ярьж гин үү, сайн ч ярьж гин үү, хамаагүй ярьж л байвал болоо. Тэрэндээ баярлж яв. Тэгэхээс угаасаа л хүмүүс чинь тэгэл талхай болохын тулд, цалингаа авахын тулд ажлынхаа нэг тий хинжээг бас бүрдүүлнэ гээл тэгэл заримч зохиод юм уу, за заримч авиасгууд ингээл бичдэг ч юм уу тий. Олон хүмүүс байна шүү дээ.
Эсвэл тийм юмнаас кайф авдаг хүмүүс байгаа. Байна. Тий. Бас нэг талаасаа Оросын шоу бизнес ч гэсэн одоо тийм болж шүү дээ. Хоор орондоо одууд хоор орондоо шиш гэдэг дуу явж байхад амархуу борхоо мафийн динэтри болчлоо. Бараг байхгүй болчлоо. Одоо мөхсөг үтсэн гэдэг яриа амар их. Тэгээд одоо ярьж л вэ. Угаасаа ярьдаг дими ч одоо тэгээд би бол яа. Тийм явахаас саяхан бас тэгээд айгүй их яриа гарсан л байж тээ тий. Намархуу ч барагтай эмхтэн өнцөддөг болж шүү барагтай. тэр Тэр өстө мохоо шүү амархуу. Би авдаа болоо. Эмхтэн гар хүрэн гэдэг бол тэгэхээр сүүлийн асуудал гэж би боддог шүү дотроо. Яаж бачимдсан, яаж нэрвцсэн. Бие бариад ир хүн л байх хэвээр. Эмхтэн өнцөгч болно шүү дээ. Тий яа. Эцэгхээс сурсан нэг сайхан өвөлж авсан нэг сайхан зам байгаа байлгүй тий. Эмхтэн алдаад авдаг үз. Яадгийн ир хүн юм чинь тэсэл гарна шүү дээ. Төвчл гарна шүү дээ. Тийм болохоор ер нь тийм шиг хар PR бол байдаг. Гэтэ яа байж л байдаг юм чинь тий хүн болгоныг бичдэг. Хамгийн гол нь би өөрөө л ухаантай зөв замаараа ингэж явах хэвээр. За тэгээд уран бүтээлтэй үнэнч намайг сонсч байгаа фэнүүдтэй үнэнч уран бүтээл хийж л явуул миний дотор сэтгэл сайхнараа л байна. Тэгэхээс тэр гадуур олон дотор бичиж байгаа бол надад хамаагүй. Амархуу за оны нас суугаад яг төрсөн сар өдөр нь хизээ үлээ. Саяхан болсон 7 сарын 1-нд тий. За тэгээд за оператор маань аваад өгч тийм ээ. Битэд яг өөрт чинь одоо эрэгтэй хүн юу авч өгвөл дээр юм бэ? За би босч үү. Яг би бод. Амар том байхгүй. Аа за Тийм тэгээд за энийг нь авчих. за Спасибо большое. Ой баярлалаа. Маш баярлалаа. Хэлж тийм зүгээс. тэгээд их учиртай тэр лаач их учиртай. Маа телевизийг чинь нэр өөрөө оллоо. Тэр лаг үлээх юм бол хүссэн бүхнээ олдог байхгүй юу? Шидтэй лаг. За асах юмтай хүн байна уу? За надад байгаа. Яг даа. Яаж тэмдэглэвэ? Төрсөн өдөр яаж тэмдэглэв? Гой тэмдэглэсэн гэр бүлийнхэнтэйгээ. Доо чи амархуугийн хувьд бол гэр бүл гэдэг ойлголт хамгийн их юм а тий. Ер нь Юу яриа тий. Миний аав, миний өвөө, миний гэр бүл олуулаа л да. За олныг Цагаан сараар нөгөө хэдийгээ скайпаар харна гэл. Тий. Энэ бол бүх яриа гэр бүлтэй. Ам бол ер нь хідүүлээ гэр бүлийнхэндээ яагаад ер нь хүн болгон хайртай л. Гэтэ яриа болгоо яагаад гэр бүл яваад байна. ер нь намайг хүн болгосон хүмүүс юм чинь би яахлаар гэр бүлийнхээ ярих хэвээр, магтах хэвээр, бахархаж явах хэвээр, өвөөгөөрөө, эмээгээрээ, ааваараа, ээжээрээ, ах дүүнэрээрээ яг үндэ бол хүний ингээл амьдрал чинь олон янз юм гардаг шүү дээ, тэгэхэд бол би ах дүүнэрлөгөө л хаанадаг. Тэгж जैन би аав ээжээс ерөөс юм нууж үзээгүй. Ер нь тий ер нь тийм л байх ёстой гэж би боддог. Хизээ нэгэн цагт хүн харамсдаг байхгүй юу тэрнээсээ. Яагаад би аавда цагтаа тийм хэлээгүй юм бэ? Яагаад би ээждээ тийм хэлж чадаагүй юм бэ гэж. Ер нь хэлдэг шүү аавда би тий. Тийш хэлнэ шүү дээ. Хэлдэг тий. Одоо таан лекц хамчаа аав хүрээдэг юм байна. Танаас хүрээдэг. Яг юм бэ. Тийм шүү дээ. Ер нь төрсөн өдөр бидний төрсөн өдөр гэдэг чинь бидний баяр ясан юм дээр биш байхгүй юу? Аав ээжүүдийн маань баяр. Яг удаа өдөө зэрэгтэй ингээд яг энэ телевизээр хараад сууж байгаа бид дөрвийн одоо амархуугийн уулаад явж байгаа яач ерөөсөө л тэнд сууж байгаа. Нийл ач гавьяа шүү дээ. Энэ бол тийм. Тэгэхээр тэр танаас хүрээдэг. Тийм учраас гэр бүл гэдэг ойлголтыг дөнгөж цаа асуусан яагаад яриад байна вэ гэдгийг бас асуусан шүү. Тэр бас яг хөө үлээх нь бол ийм их юмыг хийсэн бас энэ олон уран бүтээлийг бас үзэгчдэд хүргэсэн мундаг том уран бүтээлч чинь хувьд бас бидний уран авиралгыг бас хүлээн авч хүрэлцэн ирсэн таны бас тэр үнэтэй цагны хувьд зориулж байгаа юм шүү. Тэгээд олон амжилттай болсон цагаан сараар уртын дуудуулан тоглолтын дээрээ цирк үзүүлбэр үзүүлнэ. Өөр юу гэж амлаа. Бисээ тоолоос аваад бисээ хамгаалдаг. Тэгээ манай хөтлөгч Нямка их өр нэгдэг хүн юм байгаа. За нөгөө зөв тийм байх ёстой, тийм байх ёстой. Тэгжээж бас нэг аюу гоё үг байна шүү дээ. Атаархал гэдэг юу юм бэ гэж юм тий. Тэгэхэд бол атаархал бол за зүгээр энгийн яриагаар ярих юм бол одоо ингээд богоон байна шүү дээ тий. Богооны хамгийн уртлын толгой хэсэг. Маш атаархал гэдэг үг бол атаархал гэдэг ойлголт бол маш том чадaltaй богоон. Яагаад вэ гэхлээр зөв атаарах хэрэгтэй л дээ тий. Энэ хүн ийм хийж гин чадж гин би яагаад чаддгүй. Ээж маань намайг багаас тийг сургадаг гэсэн. Миний хүү тийм байх хэвээр. Энэ хүн чадчихвэл чи чадах хэвээр гэж бодох хэвээр. Тий. Юугаарч дутах хэрэггүй. Тийм болохоор одоо би бүх монголчуудад ах дүү нартай ард түмэндээ ингээд төрсөн өдрийнхаа
ингээд ийм сайхан бас сюрприз хийсэн баярлалаа. Тэгээд ингээд хүсэж байгаа юм нь юу вэ гэхээр за ингээд манай Монголын ард түмэн бас цагтаа айгүй гоо чадaltaй болж эхэлж байна. Улаанбаатар маань ч гэсэн айгүй цэвэрхэн болж эхэлж байна. Тэгээ манай Монголын улсын ерөнхийлөгч тий айгүй гоо ивэл гаргасан шүү дээ. Тэрний юу вэ гэхээр Монгол ард түмэн Монголдоо ажиллаа хийе тий. Монголынхаа одоо юу гэдгийг юм бүх юмыг дээш нь өргөё тий. Сайхан бүгдээр амьдарцгаая нэг ард түмэн шиг байя гэсэн тийм ивэл гаргаж байна. Тэрийг бол би үнэхээр чин сэтгэлээс айгүй баярлж байна. Тийм болохоор бүгдээр нь тийм өсөөрөд өөрхөн төрсөдрөөр тийм л мөсгий да гэж бодоод. За тэгээд бүгдээ үлээх. Өдрийн минь. за тэгээд хамтдаа үлээч. За нэг өнгөрөө. За биелэх юм байна ёо. Тав үсэл байсан. Би харин нэг амлал авмаар байна. Болно шүү дээ. Хамгийн түрүүнд одоо шинэ уран бүтээл гарна шүү дээ. Одоо сая нутгийн тухай сайхан уран бүтээл хийж байгаа гэсэн. Тэр уран бүтээлийг гараад дүрсжүүлснийхаа дараа хамгийн ихэнд олоо телевиз дээр ирээд олоо телевизтэй үзэгчтэй уран бүтээлтэйгээ уулзсан гэсэн амлалтыг яг одоо авмаар байна. Окей, no problem. Яа. За ингээд бид нар амлалт авахгүй байхгүй бол тэндээс бидэнд видео бичлэг ирүүлж болох юм байна. Би бүр тусгай билет аваад тэгээд ингээд Монгол руу ирээд. Яг нөө замын төвчрэлгээд нөгөө айхтрал юмнаас болоод нэвтрүүлгийн цагаас одоо амархуйтайгаа уулзах, ярилцах цаг маань бас хомслогдсон. Тийм. Тэгээ ерөнхийдөө нэвтрүүлгийн цаг маань ингээд өндөрлж байна. Тэгээ амархуугийнхаа бүх уран бүтээлд амжилт хүсье. Тун удахгүй шинэхэн уран бүтээлээр нэргээд уулзъя. За баярлаа. Тэгээд та бүхэндээ ч гэсэн олоо телевизтэй ч гэсэн амжилт хүсье. Тэгээд гой нэвтрүүлэгтэй байдгийн байна тий. Гой зочин ирээрэй гэж та бүхэнд бас хүсмээр байна. За тэгээд үзэгчдээ сайхан наадаарай. Маргааш бүгдээрээ одоо хэвээ Дэнч хата. Пэжигнүүлнэ. Пэжиж болохгүй гэж амласан юм биш. Тийм болохоор үзэгчдээ андаа сайхан наадаарай. Та нартай хайртай шүү. Тэгээд тэнгэр дээрээ сайхан нартай, сэтгэл дотроо сайхан хөгжимтэй. За тэгээд зүрхэн дотроо сайхан халуун хайртай яваарай гэж та бүхэнд хүсээрэмээр байна. За тэгээд үзэгчдээ эцэст нь яг Дооч Амархуугийн бас нэг уран бүтээл та бүхэндээ хүрснээр манай өнөөдрийн багууд гоо хөтөлбөр маань энэ хүрээ төндөрлж байна. Энэ гоо залууг бас студидтэй урьж авчирч бас та бүхэндээ уулзуулсандаа маш их таатай байна. Тэгээд үзэгчдээ маргаашийнхаа багуудын хөтөлбөрөөр эргээд уулзлаа түр баяртай. Тэгээд маргааш багууд биш, наадмын хөтөлбөр явна. Оо тийм шүү. Наадмын хөтөлбөрөөр бүгдээ явна. Тусгай нэвтрүүлгээрээ хамтдаа уулзцгаая. Тэгээд өнөөдрийн багууд гоо хөтөлбөр маань энэ хүрээ төндөрлж байна. За баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй. Маргааш сайхан наадамлцгаагаарай.